Өдөр тавхан байрлаа. За өдөр та ээлжлэзэн зочны тоглолтыг хүлээн авч үзэх гэж байна. Тэр бид өнөөдөр бас онцлог байгаа сэдвийн хүрээнд мэдээнийхээ орон зочиорлаа. Манай мэдээний өрөөнд улсын их хурлын гишүүн Эрдэнэ Чимэг улгаар ирсэн байна. За танд баярлалаа хүрэлцэн ирсэн. Тэр тамхины хяналтын тухай хууль хэрэгжээ шинжилэгдээд одоогоо явж байгаа гол өөрчлөлт бол тамхины цэг байгуулах тухай асуудал байгаа. Одоо өглөө бид бас сүүлчтэйгээ ярьж байхад энэ хяналтын цэг төрсэн асуудлууд нэлээд байна. За жишээлбэл цэгүүд зарим нь хаалттай байгаа дээ. Тэгээд энэний засвар арчилт хамгаалалт одоо тэрийг хэн одоо эзэн болж цаашаа ажилуулах гэсэн асуултыг бас эхлээд тань тавьмаар байна. За тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт саяхан орсон. Тэгээд яг энэ нэмэлт өөрчлөлтийг бол би эсэргүүцэж байсан л да. Яагаад гэвэл дотоод орчинд тамхины цэг байгуулах тухай асуудлын төслөөр бол орж ирээд тэгээд одоо олон хороо хүч түрээд бол энийг баталсан л да. Ер нь бол хурд байгаа тамхи татдаг гишүүдийн зүгээс одоо олон хороо хүч төрж бол энийг сая батлууллаа шүү дээ. Тий. Ер нь бол дотоод орчинд гэхдээ тэргүй хүмүүс гараа тамхи татаад сурцсан нөхцөлд тийм ээ. Дотоод орчинд заавал одоо улсын төсвөөс мөнгө гарган цэг байгуулах шаардлагагүй байсан л да. За энэ өөрчлөлтөөр бол дотоод орчинд цэг байгуулах, мөн гадаад орчинд цэг байгуулах гэдэг хоёр асуудал орсон байгаа. За гадаад орчинд цэг байгуулах асуудлыг тухайн орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас цэгүүдийг нь зааж өгөх ёстой. За ер нь бол олон улсын хэмжээнд гадаад орчинд байгаа тамхины цэг гэдэг бол зүгээр л одоо тамхиныхаа үнсийг хайж болох галын аюулаас хамгаалагдсан хогийн савыг л хийж байгаа. Тэгэхээр хогийн савны асуудал бол нэг одоо яг 200-300 мянган төгрөгөөр нэг хогийн сав бэлдээд тавих бүрэн боломжтой. Маш олон одоо тамхины цэгийг бол байгуулах боломжтой байхгүй. Гудамжаар одоо явган хүний зам дагуу нэг 50-100 м тутам нэг одоо тамхи татах боломжтой хогийн сав барьжуулах бол болчихж байгаа. Энийг одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зааж өгөөд улсын төсөвт суулгаад аймгийнхаа төсөвт юм уу одоо нийслэлийнхаа төсөвт суулгаад хогийн сав тэргүүл байрлуулдаг учраас ингээд шийдэх бүрэн боломжтой. Өнөөдөр байшин бариад цэг байгуулад байгаа асуудал бол яг үндэ бол нуглаа. Найдлан нийт Улаанбаатар хотын төсөвт бол 300 сая төгрөгийг тамхины цэг байгуулахаар бол төсөвтөө суулгасан байсан. Тэгээд энэ одоо ажлыг хийх гэж байгаа багийг бол би дуудаж уулзсан л да. Өөрөөр хэлбэл одоо хуультай хяналт тавихын тулд. За энэ багийнхаа юу ч хэлсэндээ гэхээр нэг цэгийг бид 16 сая төгрөгөөр барьнаа. Байшин барьнаа. Тэр нь өөрөө одоо дотроо телевизтэй хүмүүс одоо их тогтой сайхан сууж тамхи татах. Тэгээд оройдоо төгждөг одоо ийм цэг байгуулна гэсэн. Тэгээд хэрэв та нар улсын хөрөнгийг ингэж өрн тараа хийж байгаа бол энэ асуудлыг чинь би эсэргүүцэж байгаа. Ийм байж болохгүй шүү гэдгийг асуудлыг тавиад гаргасан. За өшөө одоо хогийн сав байрлуулах маягаар асуудлыг шийдвэрлэх төсөв төлөвлөгөөгөө гаргаж ирээд эргэж уулзнаа гэж хэлээд алга болсон л доо. Тэгээд нэг өдөр бол одоо нийт Улаанбаатар хотод байшингаа бариад одоо хэдэн төгрөг болсон юм мэдэхгүй байна. Энэ дээр бол одоо шалгах ёстой. Би бол одоо шалгуулна гэж бодож байгаа. Тэгээд одоо байшин бариад нөгөөдийнхөө үйл ажиллагааг ихтүүлсэн явж байна л да. Ер нь бол Улаанбаатар одоо нэгтгэл энийг хариуцах ёстой л доо. Өөрөөр хэлбэл гудамжинд хогийн сав байрлуулах. За тэнцэнэ одоо хогийн савнд цугларсан одоо тамхиныхаа ишийг тийм ээ цааш нь хаях барих гэсэн энэ үйл ажиллагааг Улаанбаатар нэгтгэл хариуцаад явах ёстой. Таадаас хогийн цэг гэдэг хогийн сав гэдэг үг хэллээ. Тамхи татах цэгийг та хогийн сав гэж хараад байгаа шиг байна л да. Одоо л ойлгохтой нэг стандарт нөрөө нэг юм вакуум орчинд утааг нь гадагшлуулдаг одоо фильтртэй нэг тийм өрөө таслаханд тэр тамхины татуулаад тэгээ нэг олон нийтийнхаа эрүүл мэндийг хамгаалах гэдэг ойлголт биш юм уу? Би бол тэгж хараад байна. Тэр дотоод орчинд цэг, байшин дотор. Өөрөөр хэлбэл байшин доторх цэгийг манайхаа ихэвчлэн нэг сонгоцны буудлууд дээр байдаг дотоод орчинд байдаг тамхины цэгүүдээр төсөөлж байгаа шүү дээ. Тэгэхээр нэгэнт хуулиар бид нэр дотоод орчинд 300 м квадрат талбайтай байшин нэг дотоод орчинд цэг байна гэж заасан учраас энэ цэг маань өөрөө агарч улсын системтэй стандарт хэмжилсэн газраас стандартыг нь тогтоосон цэг байх ёстой. Энэ дээр бол зөвшөөрөл авах ёстой. Стандарт хэмжилсэн газар очиж за энэ цэг бол стандартын шаардлага хангаж байгаа учраас энийг бол ажилуулж болно гэж хэлэх ёстой. Өнөөдөр бол стандарт нь гараагүй байгаа учраас дотоод орчинд тамхины цэг байгуулах цаг нь болоогүй байна гэсэн үг. Тэгэхээр стандарт гарсны дараагаар шалгуулж иж тамхиныхаа цэгийг байгуулна. Гэтэл энийг нуглаа болгоод гудамжинд авчиж байшин бариад байгаа байхгүй юу? Гудамжинд бол зүгээр хогийн савны тухай асуудал. Гудамжинд байх ил задгаа газар байх тамхины цэгийг бол зүгээр л хогийн сав одоо манайх бол салхилтай учраас тэнд одоо үнсийг унтраахад гал гарчихгүй байх хэмжээний тийм төмөр хогийн савыг байрлуулах тухай асуудалхгүй юу?